Комментаторуудын онцгой дугаараар бид нар Монгол улсын төсөв, санхүү, ёс зүй, хариуцлагын тухай ярилцсан. Энэ хоёр том нам чинь нийлж аваад ерөөсөө явуул төмөл. Чин шууд шүүхтэр ингээд нөлөөлөд унгаац. За өнөөдөр үндэсний аюулгүй байдаг тусгай тогтнол Монгол үндэстний өөрөө бичигдсэн шийдвэрс биш. Мэргэжлийн засгийн газар нөгөө мэргэжлийн санхүүч. Гэтэл яасан бэ гэхээр банкуд жишээлбэл хуулийн хэлтийн байгууллагыг шопоротлог ингээд томилсон. Юу хуультай байснаас тэр хэвлэлийн эрхчлөлөг боосон хуультай байснаас огт хуульгүй байсан дээр. Ийм эрхчлөлөнд маш их төлөв авилга хулгаагаар популизм хийгээд ингээд нэг хулгайч нэг болгож дарддаг ингээ хэрэгсэл болоод ард түмэн ингээд хоёр гişүүдээ өмчлөдөг байдал чинь цөөхөн монголчуудыг хуваагаад байна. Комментатор нэвтрүүлэг. Лав гариг бүр. Комментатор нэвтрүүлэг сууж байгаа эрхэм хүнд үзэгчдийнхаа амрыг ирээд комментатор нэвтрүүлгийн шинэ дугаарын зурснаа ингээд танилцуулъя. За Ширсхон академийн Эрдэнэт нарийн бичгийн дарга доктор Бүдрээ Олзрын авид. Та сайхан намарч байна уу? сайхан намарч байна. За энэ Эрдэнэтийн анх тухаар их урд болох гээд бас зав зай чөлөө муутай. Харин тий Монгол улсад анх удаага шинжилгээний ажилтны анх тухаар их хурлыг одоо энэ сарын 26-27 зохион байгуулах гэдэг. Бид нэр олон ол мэдээж боловсрол сая шинжилгээ спортын яам гол зохион байгуулагч нь. Тэгээ бид нэр бүгдээрээ л ер нь шинжилгээтэй холбоотой бүх хүмүүс оролцоод хамтран ажиллаж байна да. За Монголд бас 1500 гаруй юм уу эрдэнэтгэлийн ажилтан байдаг гэж би дуулсан юм байна. Танаас илүү тоо байна уу? Тий, ер нь бол одоо бүтэн цагаар ажилладаг. Эрдэм шинжилгээний ажилтан бол одоо мэдээж бол шинжилгээний актив болон бусад хүрээлэнгүүдэд ажиллаж байна. Нийтдээ 1700 гаруй гэж одоо тийм тоотой ажиллаж байгаа. Энэ дотор яг эрдэм шинжилгээний ажилтан бол 1500 дотороо бол техникийн ажилтан тийм ээ туслах ажилтан гэдэг юм. Нийтдээ бол нэг 1800 орчим бүтэн цагаар ажилладаг эрдэм шинжилгээний ажилтан. Дээрээс нь их сургуулиудад одоо гол томоохон их сургуулиудад нийтдээ 7000 багш ажиллаж байна. Энэ багш нарын бол 30 гаруй орчим хувь нь бол судалгаа шинжилгээний ажилд оролцдог. Ингээ зүгээр яг 2000 байна гэсэн үг тийм. Ингээ 2000-аад багш нийтдээ бол 4000-аад хүн бол энэ салбар руу нэлээд идэвхтэй орж ажиллаж байна гэж ойлгож байна. За ингээд тун удахгүй одоо ингээд Эрдэнэтийг хурд болгох чинь. Тэгэхээр энэ Эрдэнэтийг хурд оролцох гэсэн Эрдэнэт бас олон байгаа гэж бодож. Тэгэхээр яаж сонгож авч яанд Эрдэнэтийг яаж оролцох хэдэн оролцох хурд. Тэгэхээр сая хэллээ ер нь бол 4000-аад хүн бол энэ салбарт ажиллаж байна тийм ээ. Тэгээд хурал маань 800 төлөөлөгчөөс бүрдэнэ гэж ингэж. За 5-1 гэсэн тооёо гарсан тий. Тэгээд их хуралд төлөөлөгчдийг сонгох журам гэдэг боловсролын яам, боловсрол шинжилгээ спорт яамс гаргасан байгаа. Энэ журмын дагуу ерөнхийдөө эрдэм шинжилгээний ажилтныг бол одоо юу гэдгийг сонгож авч ажиллаж байгаа. Манай академийн хэмжээнд 235 эрдэм шинжилгээний ажилд оролцсон гэсэн ийм тоо байгаа. Манайд чинь бол нэг 1000 гаруй 1100 орчим эрдэм шинжилгээний ажилтаа ажиллаж байгаа. Төлөөл болж тий. Нийт одоо ер нь Монгол улсын хэмжээнд ажиллаж байгаа нийт эрдэм шинжилгээний ажилтны 50 гаруй хувь маад байдаг. Тэгээд дээрээс бол 235 хүн. Дээрээс нь бол 60 одоо шинжилгээний активын гишүүн байгаа. Ингээд 300-аад хүн бол ерөнхийдөө бол энэ хуралд оролцсноо гэсэн юм тоо байна. Тэгэхээр энэ анх удаа болох гэж байна тий. Анх удаа болох гэж байна. Монгол улсын ерөнхий сайд хөрс хувьээр дор болж байгаа жаа. Тэгэхээр энэ хилцэх асуудлын хүрээ энэ ямар хүрээнд явж байна одоо тогтсон одоо ингээд анх удаа болж байгаа болохоор бас ямар асуудал мэдээж хэрэг энэ тулгымцсан асуудал ярих бах тийм ээ ер нь Эрдэнэтийн өмнө шинжлэх ухааны өмнө тулгымцсан асуудлыг ярих гэж цуглаж байгаа гэж ойлгож байна. Тэгэхээр хурал маань 27-нд болно. Хурлын өмнө бол 26-нд үсгэлэн гараад дээрээс нь салбарын одоо ийм секцийн хурлууд болно. Өөрөөр хэлбэл. Тэгэхээр тэр секцийн хурал дээр бол одоо яг гол асуудлыг хөндөж ярилцсан л да. Тухайлбал салбарын одоо юу гэдгийг санхүүжилтийн асуудал, хүний нөөцийн асуудал, эрх зүйн орчны асуудал гэх мэт ийм гол асуудлуудыг хөндөж салбар болгон дээр одоо тийм дөрвөн салбар хуралдаан болох юм байна. Тэгээд салбар хуралдаан дээр гарсан одоо санал дүгнэлтийг үндэслээд тэндээс бол зөвлөмж гарна. Энэ зөвлөмжийн дагуу их хурал дээр зөвлөмжийг бол танилцуулаад
Тэгээд зөвлөмжийн хүрээнд одоо ямар зөвлөмж гарах юм тэрний хүрээнд бол тодорхой асуудлуудаар засгийн газар шийд гаргах гэсэн ийм л бид нэр ойлголттой юм. Өөрөөр яг Эрдэнэтийн дундаас яг Эрдэнэтээс нь өөрсдөөс нь хилцүүдээр гарч ирсэн саналыг авч хэлсэн тий. Шинээс гарсан зөвлөмжтэй үндэслэж шийдвэр гарна. Шийдвэр нь бол засгийн газрын төвшөнд гарах болов уу гэж бид найдаж байгаа. Мэдээж энэ дээр бол томоохон асуудлууд хөндөгдөх баг. Тухайлбал одоо юу гэдгийг байрны асуудал тийм ээ. Одоо юу гэдгийг сүүлийн ер нь бол 30-аад жил бол томоохон хөрөнгө оруулалт хийгдээгүй шинжлэх ухааны салбарт. Тэгэхээр хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх байдаг юм уу? Ер нь бол энэ эрдэмтдийн одоо ахгүй нөхцөлийг сайжруулах байдаг юм. Иймэрхүү гол асуудлуудаар зөвлөмж гарах болов. Тэгээ энэний хүрээнд дээр бол засгийн газрын шийдвэр гарах болов гэсэн ийм л бид нэр бол найдварлагтайгаар ингэж ажиллаж байна л да. За яг сая өөрөө хэллээ. Ерөнхийдөө энэ шинжлэх ухааны өмнө за Эрдэнэтийн өмнөд бол орж байгаа одоо нэг том асуудал нэг бол одоо санхүүжилтийн асуудал байна. Тэгээд би бас ингээд Эрдэнэт найз нөхд би бас ингээд уулзч ярилцж байхад бол ерөөсөө өнөөдөр Эрдэнэтэд авч байгаа цалин бол маш бага. Залуу Эрдэнэтэн одоо шинээр ажиллахад бол 400 сая төгрөг цалин авдаг. Тэгээд энэ Эрдэнэтийн авч байгаа цалин бол одоо том компани гэж хэлэхэ болиё гэж байгаа юм. Дундаж одоо хувийн компани одоо үйлчлэгч цэвэрлэгчийн цалингаас доогуур авдаг. За ийм л урамшилтай, ийм л одоо санхүүжилттэй ажиллаж байна гэсэн юм а. Энэ одоо бодтой юу? Тий, яг ер нь бол шинжлэх ухааны ажилтан буюу эрдэм шинжилгээний ажилтнууд бол төрийн үйлчилгээний ажилчид. Тэгэхээр төрийн үйлчилгээний шатлалын дагуу цалин авдаг. Бидний авдаг цалингийн шүлжээг бол төшөө гэж нэрлэдэг. Төрийн үйлчилгээ шинжлэх ухаан гэдэг. Тэгэхээр ер нь бол төрийн үйлчилгээний дундаж цалинтай ойролцоотой цалин л авч байгаа. Одоо мэдээж бол харьцангуй шинэ орсон хүн бол бага авна. Нэлээд одоо юу гэдгийг олон жил ажилласан одоо доктор эсвэл шинжлэх ухааны доктор цолтой хүн бол нэлээд ахиу авна. Иймэрхүү маягаар ажиллаж байгаа. Зүгээр яг хуу хин одоо харьцангуй ойлголттой яг ер нь бол зүгээр бид нар бол их сургуулийн багш нартай харьцуулж ярьдаг юм цалингаа. Тэгэхээр одоо их сургуульд тухайлбал докторийн зэрэгтэй тийм ахлах багш гэдэг юм уу. Тийм хүмүүс бол нэг сургуулиас хамаарат мэдээж өөр. Тэгэхдээ бол нэг сая 7-800 2 сая руу ойртож очдог байх гэж бодож байгаа. Манай одоо эрдэм шинжилгээний ажилтнууд бол одоо докторийн зэрэгтэй юм одоо юу гэдгийг 20 жил багцаагаар ч юм ажилласан хүмүүс бол сая руу ойртож байгаа. Тэгэхээр харьцуулаад үзвэл ерөнхийдөө 2 дахин бага юм болов уу гэсэн ийм асуудал байдаг. Нэг талаас бол цалин бага гэдэг нэг асуудал, нөгөө талдаа бол бас боловсон хүчний асуудал дээр энэ хамгийн их чухал байр суурь эзэлдэг. Энэ нэг цалин бага учраас нөгөө залуу Эрдэнэтэд шинээр хүч төрж орж ирэх юм бол одоо багасна. Тэгэхээр чи одоо юу гэдгийг одоо судалгааны салбар бол бас тийм амархан салбар биш. Удаан хугацаа зардаг тийм. Удаан хугацаа ингээд доктор өсрөх ажил. Тэгээ бас нэлээд боддог ажил шүү дээ тийм ээ. Тэгэхээр бол нэлээд болж игэл бид нар бас гайгүйхан боломжийн сайн сурсан оюутнуудыг авах гэсэн гэж боддог. Нөгөө талдаа цалин харьцангуй өндөр биш учраас одоо хамгийн сайн оюутнууд бол ирдэггүй. Хуучин одоо тэр үед бол хамгийн шилдэгүүд нь шинжлэх ухааны актив ордог байсан байна. Актив гэж одоо толгой байгууллага гэж явдаг байсан. Одоо бол одоо хамгийн шилдэгүүд магадгүй томоохон компани руу явдаг байх тийм ээ. Дараагийн одоо юу гэдгийг игнэнд байгаа залуучууд магадгүй их сургуулийн багш энэ төр болдог. Гэх мэт ажил байгаа бах. Тэгээ дараагийнхын ч ирдэг юм уу. Тэгтээ мэдээж янз янз сайн хөхөд ирж байгаа салбарч байна. Тархан хөхөд ирж байгаа салбарч байна. Янз янз л байна л да. Нэг талаасаа ингээд сайн боловсон хүчин гэдэг юм уу. Сайн одоо ирээдүйтэй залуучууд ирж иж энэ судалгааны ажил сайн явах хэрэгтэй шүү дээ. Бид жил ойлгоод тий. Одоо юу гэдгийг одоо бичээлдээ тийм төдийлэн сайн биш байсан хүүхдүүд ирээд бас амжилт гаргах бол бага. Мэдээж хүний өөр. Тэгэхээр бол нэгдүгürt бол одоо сайн хүүхэд ирэх нь бол цөөн бага байна. Нөгөө талдаа одоо манай дээр ирээд одоо 2-3 жил 4-5 жил ажиллаад тодорхой хэмжээгээр гадагшаа явдаг ч юм уу ингээд нэлээд боловсрч байгаа шүү дээ. Тэгээ сайн болсон ер нь залуу эрдэнтүүд нэлээд гадагшаа харсан гэж бас хэлдэг шүү дээ. Тийм, ер нь урсгал гарсан. Тодорхой хэмжээгээр урсгал байна. Нөгөө талдаа тэр урсгал чинь дотроо бас байна л да. Одоо өөрөөр хэлбэл геологийн салбарт гэдэг юм уу, уул уурхай салбарт сайн ажиллаж байгаа залуучууд бол одоо ингээд энэ хувийн хвшил рүү яваад хилжээ явчихдаг. Ийм бас үзэгдэл байна. Ихтэй сургууль руу багш болоод орчдөг үзэгдэл байна. Тэгэхээр одоо бас тийм сайн залуучуудыг одоо тогтоон байхад бас тийм амаргүй. Нөгөө талдаа эн чинь бол
тэнд докторсуурьчлалтай сайн хүмүүс ажиллаж ижил үр дүн гарна гэж харж байгаа болохоос чи ингээд өөрчлөгдөд байх юм бол бас амаргүй шүү дээ. Тэгээ өөрөө тэр ажил нь удаан хугацааны нүсрэх ажил шаарддаг. Судалгаа харьцуулалт өгнөлттэй. Ямар ч бас ихний ээлжинд бол тэднес чи өөрсдөө одоо тодорхой одоо тийм үр дүн гаргахаас эхэлж эрдэм шилжгийн ажилтан болох хэрэгтэй шүү дээ. Суух сурах хэрэгтэй, уншиж сурах хэрэгтэй гэдэг юм хэл мэддэг их мэдээ юм одоо шатуудаа дамжаад дараа нь судалгааны ажилд орно. Судалгааны ажилч угаасаа цаг зав зарна. Зүгээр ер нь яг салбар өөр. Тэгтээ зүгээр миний бодлоор бол ямар ч байсан нэг боломжийн хэмжээний эрдэм шилжгийн ажилтан бэлтгэж авахын тулд 10-аас 20 жил хэрэгтэй. Дунджаар. Ер нь зүгээр одоо хэлдэг шүү 90 оноос хойш бол ерөнхийдөө бол энэ шинжлэх ухааны актив, шинжлэх ухааныг бол төр бол нэлээд орхисон гэж. Тэгээ одоо бол яг Орос ч гэсэн бас тийм байсан. Оросын холбооны ус адилхан тийм болсон. Тэгээд бас Оросын холбооны усын сая шинжлэх ухааны актив ерөнхийлөгч Монгол дээрээ буцахтаа бол хэлж илээ. Ер нь бол Эрдэнэтийн бэлтгэл 20 жил хэрэгтэй гэж. Таваас хэллээ шүү дээ. Ингэж хэлж байна. Одоо гинтх ингээд инженер хүн хэрэгтэй, Эрдэнэт хэрэгтэй гэдэг хайх дээр өөртөө Эрдэнэтгүй болсон юм уу байна. Энэ бол одоо маш хохиролтой. Тэгэхээр одоо бол Оросын холбооны ус бол эргэж харж байна. Эрдэнэттэй бэлдэх, сургах, санхүүжилт өгөх, төрөөс бодлого гаргаж байна. Тэгэхээр Монголд бол юм алдагдсан. Тэгэхээр одоо Монголд одоо ийм эрх найдлага төрж байгаа гэж үзэж болох уу? За яг тийм энэ бол амаргүй л дээ хариулахад мэдээж бол 90-с 2000 оны хооронд бол Монгол улсын хэмжээнд ер нь юм болгон задгаа гэдэг юм уу тийм ээ амаргүй одоо жинхэнэ зах зээлд орж исэн үү шүү дээ. Тэгэхээр бол тэр үед одоо эрдэм шинжилгээний ажил идэвхтэй хийжсэн залуучууд бол ихэнх нь зах зээл рүү гараа явцсан. Тийм. Өөрөөр хэлбэл хүний нөөцийн одоо тэр жинхэнэ хомсдолд орж байсан. Нөгөө талдаа улсад бол цалинжих баг юун эрдэм шинжилгээ хүрээлэн мантай байсан. 2000 оноос хойш харьцангуй бас аштайхан болсон. Одоо эрх зүйн орчны хувьд л нэрээ сайжраад одоо хуулиуд бол одоо шинжлэх ухааны технологийн тухай хууль ч юм уу актив эрх зүйн байдлын тухай хууль, патентын хууль гэдэг эрх зүйн орчин бол нэрээ сайжраад эхэлсэн. Гэхдээ одоо эрдэм шинжилгээний ажил ялангуяа байгалийн ухааны салбарт бол тэр одоо лабораторийн бааз байхгүйгээр тэр бааз нь орчин үеийн дэвшинд байхгүйгээр тэр хүний хийж байгаа одоо тэр тухайн багаас гарсан бүтээгдэхүүн бол өөрчлөх чадвар муутай л байж таарна да. Тэгэхээр бол хөрөнгө оруулалт бол үндсэндээ юм хийгдээгүй. Одоо жилд юу гэдгийг нэг ганц жижигхэн одоо ойр зүрийн тоног хөрөмж та ихэнх жилд бол ерөөсөө хөрөнгө оруулалт 0 гэдэг. Зөвхөн саяхан өгөөл байж байгаа юм байна. Тэгээ саяхан бас одоо манай Монголд яг энэ одоо түүх хааны хүрээлэн бол одоо харахад бол бас нэлийн гайгүй ажиллаад байгаа юм уу? Орлого зарлага нь гайгүй байгаа юм уу? Чарддаг байхгүй. Яг бол одоо энэ эргэж түүхээ шинээр харж бичих. Үйл явц өрнөдсөн Чингис хааны тухай юм уу одоо хаадын тухай ном бүтээл гаргах юм уу харж хахад бол энэ бол нэлээд дэлгэрэх шинжтэй харагдаж байгаа зүгээр түүх хүрээлэл гаргадаг. Палеонтологийн хүрээлэн бол одоо гадна дотны бас санхүүжилт төсөл өндөргээд энэ хоёрын байгууллагаас ч гараа гайгүй тодорхой хэмжээр ингээд санхүүжилтанд боломж яваад байгаа юм. Гэхдээ палеонтологийн ухааны бас эрдэнэтний ярилцлага үзэж хат бол хэлж илээ. Бид нар цалин олгож байгаа гэхдээ бидэнд юу алга гэж таны хэлэх лаборатори алга гэж. Одоо ингээд олдсон олдуурыг одоо ингэ тусгай ийм одоо ийм цаас байд юм шүү дээ. Тэр ингэ боож авах тэр цаас ч байхгүй ч. Тэгээд шинжлэх лаборатори байхгүй. Тэгээд энэ бол гадагшаа явуулсан зүгээр арга байхгүй. Тэгэхээр дотооддоо шинжлэх ухааны хөгжүүлэхэд бас асуудал их байна гэж хэлж ирсэн. Тэгэхээр ер нь бол яг салбар өөр. Яг таны хэлсэн түүх археолог палеонтологийн салбарыг бол гадныхын их сонирхдаг салбар. Гадаадынханд бол их сонирхолтой. Тийм учраас бол гаднаас мөнгө өгөх бэлэн тий тодорхой хэмжээгээр олон улсын төсөл их олон хэрэгждэг. Гаднаас экспедиц орж ирээд ажилладаг. Өөрөөр хэлбэл тэр хүрээлэнгүүд эргэлттэй сайн л да. Тэгэхээр гаднаас бол дагаад бол хөрөнгө оруулалт нь гайгүй. Залуучууд нь нөгөө талаасаа тэр хамтран ажилладаг хүрээлэндээ очиад хүнээ бэлдэх гэдэг юм боловсон хүчний бэлдэх ажил энэ бас сайн. Ер нь бол активны хэмжээнд ер нь бол нэг бид нэр бол яг орлого гэж нэг төлөвлөгөө байна л да жилд олд. Тэгэхээр бид нэр бол яг судалгаа шинжилгээнд бол ойролцоогоор бол 2 тэрбум төгрөг 1.5-аас 2 тэрбум төгрөгийг бол улсын төсвөөс авч байгаа. Судалгаа шинжилгээнд зориулж байгаа. Тэрнээс бараг 2 дахин их мөнгө гагцаагаар бол тий 3-аас 4 тэрбум төгрөгийг бол бас тодорхой янз янзын одоо арга хэмжээний хүрээнд бол гадаадын дотоодын их усүрээс олдгийг. Ингээ нийтдээ бол 5-6 тэрбум шихуу төгрөг бол манай эрдэм шинжилгээний одоо ажилд зарцуулагдаж байгаа. Тэгэхдээ энэ чинь нийт утгаараа бол 2 сая гаруй доллар. Энэ бол том утгаар бол баш бага мөнгө. Ягаад гэвэл ер нь бол одоо тухайн улсын шинжлэх ухааны одоо юу гэдгийг төвшинг хэмжих аргууд олон бий. Тэрний нэг бол ерөөсөө хичнээн төгрөг зарцуулж байна.
манай улсын хэмжээнд бол одоо дотоодын нийт бүтээгдэхүүн гэдэг том тоо байна тийм ээ. Тэрнийхээ нойр зууны 13-4%-ийг л манайх шинжлэх ухаанд зарцуулж байгаа. Тэр бол улсын төсвөөс игддэг хэмжээ. Яг хоо энэ одоо тоо гадаадд ямар байдгийг гэхээр Азийн дундаж гэж одоо хэмжээнд үзэх юм бол энэ тоо бол 1% давтсан. Манайхаас 10 дахин их. 10 дахин их тийм. Дэлхийн одоо үдгийн хөгжилтэй орнуудаас Солонгос байдгийн Израиль бол 4% давтсан. Манайхаас 40 дахин их шахуу. Үндсэндээ бол их хөрөнгө оруулалт зардаг. Угаасаа тэр улсуудын дотоодын хэмжээ угаасаа том шүү дээ. Тэгээ тэрэнд эзлэх хувийн 4%-ийг зарцуулахаар мэдээж бол тэр одоо өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн гарах нь бол сайн байж таараа. Яг манай улсын хэмжээнд бол за одоо бага мөнгө өгдөг тараахан бүтээгдэхүүн гаргана гэсэн ойлголт биш ээ. Мэдээж бол нэг талаасаа мөнгө, нөгөө талдаа бол хүмүүсийн одоо тэр итгэвч чармайлт одоо тодорхой хэмжээгээр өөрсдөө төсөл бичээд мөнгө олгох чадварч гэдэг юм иймэрхүү олон юм нөлөөлөлтөө. Тэгэхээр бидний гаргадаг гол бүтээгдэхүүн бол ер нь бол та мэдж байгаа бах одоо олон улсын өгүүлэл гэж хэлэм одоо эдийн шилжлэгийн байгууллагын гол бүтээгдэхүүн бол тэр байдаг нэг талаасаа. Энэгээр нь жишээ үзэх юм бол бас гайгүй Аздаа бол ихний хорд орж иж гэдэг юм уу. Олон улсын юу нэ? Олон улсын өгүүлэл пейпер тийм ээ пейпер гарах. Тий. Нөгөө талдаа бас биднээс ч юм бол тийм харьцангуйгаар бол одоо хэрэглээр үе чиглэсэн бүтээгдэхүүн гарах хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр одоо энэ олон улсын патент гэдэг юм уу дотоодч байна патентууд гарч аюуны өмч гараад тэр аюуны өмч нь эргэлтэнд орох хэрэгтэй тийм ээ. Энэ тал дээр бас тийм одоо санаа төрөхгүй байвал байгаа. Бидний мэдээж бол одоо сүүлийн үед инновац гэж их маш их ярьж байна л да. Тэгээ шалтгаан бол одоо олон янз байх. Энэ дээр бол янз янзын юм байдаг. Та бол мэдж байгаа одоо юу гэдгийг Солонгос байна уу одоо энэ хөгжилтэй технологи хөгжсөн орнуудад ийм одоо шаардлага байна. Энэ дээр танай эрдэмтэд ажиллаач. Ингээ хамтран ажиллаад бүтээгдэхүүнээ төгс болгоё. Ингээ танах бол мөнгөтэй болно. Бид нэр бүтээгдэхүүнтэй болно гэсэн ийм зарчмыг үйлчилж байна да. Манайд бол яг энэ талын одоо ажил бол үүндээ сул байгаа. Шалтгааны нь бол яг би бол нэг хэдэн юм дээр харж байгаа л да. Нэгдүгээр бол яг ер нь бол угаасаа манайх жижиг манай улс. Тийм учраас бол одоо томоохон бүтээгдэхүүн гарахад амаргүй. Тэгээд түрүү ярьсан санхүүжилтийн асуудал бага байдаг. Нөгөө талдаа улс орны эдийн засгийн чадвар сул байна. Тий, сул байна. Нөгөө талдаа бидний бүтээгдэхүүнийг хэрэглэх тийм одоо худалдаа гэдэг юм уу компани тийм ээ хувийн гэрчлийн тоо их цөөхөн биш үү? Монгол улсад одоо 70 мянган аж ахуй нэгж байдаг гэж ярьдаг. Тэрний хичнээн хувь нь одоо тухайлбал инновац гэдэг юм уу технологи шигсэн бүтээгдэхүүн хийж ийнэ гэд гаргаж ирэх юм бол тэр их яаж иргэдтэйгээ уялдаж ажиллаж байна уу? Тэр компани тоо бол одоо мэдэхгүй. Би бол их цөөн гэж хардаг. Ихэнх нь голдуу худалдааны чиглэлийн одоо гаднаас бүтээгдэхүүн таваар авцраад энд тийм би бол өөртөө санд одоо манай Монголд ингээд маш олон хүмүүс өөрсдөө бизнесмен гэж нэрлэдэг боловч одоо яг эртний утгаар нь бол худалдаачд л байгаа байхгүй. Тий, тэр утгаар гэдэг. Яг одоо тийм нэмээ өртөг шингэсэн бүтээгдэхүүн бий болгоод тэрийг гадагшин зарж байгаа одоо хөөс компани маш цөөхөн шүү дээ. Тийм ба. Тийм учраас бол тэр талдаа аль аль нь байж иж энэ талдаа одоо тийм компанитай олон байх хэрэгтэй. Нөгөө талдаа тэдний одоо шаардлагын хангасан технологи хийдэг эрдэмтдийн ажилласан ч олон байх. Нийлж ижил тэгээ тэрийг улс нь одоо татварын бодлогоор юм уу хөрөнгө санхүүгээр дэмжиж тэр одоо бидний ярьдаг инновацийн бүтээгдэхүүн гарах хэрэгтэй шүү дээ. Одоо манай ингээд яг үйлдвэрлэгчтэй ингээд гой үйлдвэр байна л да тийм. Тэр гой болоод холбоотой ажилтдаг уу? Гой бол мэдээж бол одоо нэхэмлийн салбарт ажиллаж байгаа юм аа. Тэгэхээр нэхэмлийн салбар нь манай дээр болцсон. Шүтээсийн одоо нэхэмлийн хүрээлэн гэж байна л да. Тэрнийхтэй хамтран сайн ажиллана. Өөрөөр хэлбэл одоо говийн бүтээгдэхүүнийг сайжруулахад бол тодорхой хэмжээний бүтээгдэхүүн үйлчлээ дараачаар нь одоо юу гэдгийг бөөсөрдгүү тийм ээ одоо ингээ өрчийдгүү ч гэдэг юм угаахад хялбар агшдгүүгээд ийм болгохын тулд буцаагаад нэхэмлийн хүрээлэнгийнхээ эднэтэй хамтран ажилладаг. Тэгсний үр дүндээ бол тодорхой хэмжээгээр юу бол бүтээгдэхүүнээ сайжруулдаг гэж ойлгодог. Иймэрхүү маягийн одоо харилцаа бол хаана байх ёстой. Монголд өшөө томоохон салбар бол мэдээж уул уурхайн салбар байна л да. Тийм. Уул уурхайн салбар бол яг нь жишээ нь Эрдэнэт байна, оюу толгой байна. Бака бол оюу толгой Эрдэнэт савлгаа байна. Эрдэнэт савлгаа тийм. Тэгэхээр энэ нь бол нэг талаасаа бол аль аль одоо салбарын бол технологи бага шингэсэн гэж байгаа. Өөрөөр хэлбэл одоо Эрдэнэт савлгаа ухлаа одоо шинүүрсний хувьд бол бага зэрэг багхаа угаагаад хөрсийн ууллаа угаалаа гарлаа. Харьцангуйгаар яг Эрдэнэт оюу толгой хоёр бол тодорхой хэмжээгээр нэлээд сайн баяжуулаад бас нэг
концентрат гэж юм болгоод гаргаж байна. Бүр эцсийн зэс байдлаар гаргаж байгаа нь маш бага шүү дээ. Гэхдээ эднийг иймэрхүү үйлдвэрийн тоо олон байх хэрэгтэй. Тэгжээж л бид нэр ажиллах хэрэгтэй гэж Одоо жишээлбэл Эрдэнэтийн хажууд байгаа одоо Эрдмийн гэж одоо зэсийн үйлдвэр ч юм уу нэг бол одоо тэр ачтих гэж тэгээ үйлдвэр шүү дээ. Яг ингээд эцсийн бүтээгдэхүүн гаргадаг. Эдгээр бол технологиор илүү ажиллана. Тийм үнэ. Тэгэхээр зүгээр яг иймэрхүү байдлаар гадны жишээг танд хэлэх гэсэн Samsung гэдэг компани байна тийм ээ. Samsung одоо телевиз гар усны зах зээлд маш том байр эзэлж шүү дээ ойлгомжтой. Samsung компанид 100 мянган эрдэмжилгээ ажилтан байна. Тухайн компанид Солонгост магадгүй 400 мянга байгаа бах эрдэмжилгээ ажилтан. Тэгэхээр дөрвийн нэг нь Samsung дотор ажиллаж байна. Тэгжээд 100 мянган эрдэмжилгээний ажилтан ажиллаж байгаа учраас Samsung-ийн бүтээгдэхүүн одоо тийм бид нар ямар байгааг үзэж байна шүү дээ тийм ээ. Хэрэглэгч нар тийм бид нар. Тийм бид нар хэрэглэгч. Тэнд чинь 100 мянган хүн тэрийг бүтээгдэхүүн болгох гээд явж шүү дээ. Тэгэхээр магадгүй Samsung-ийг бол манайхан зүгээр юм үйлдвэрлэгч компани гэж ойлгож байгаа. Тийм үнэ нөгөө талдаа арт талд нь 100 мянган хүн ажиллаж шүү дээ. Яг дотор нь судалгаа шинжилгээний ажил хийгээд. Тэгэхээр одоо тийм хэмжээний манайд чинь бол 1500 хүнтэй л шүү дээ. Монгол улсын хэмжээ тийм байна. Тэгэхээр нэг компани 100 мянган хүн тэгээд тэрэнд зарцуулж байгаа хөрөнгө бүрэнгүй яриад чирэг байхгүй. Манайхтай төстэй одоо яг улсууд гэвэл цөөн хүн амтай Израиль ихтэл одоо хэдэн төгрөг зарцуулдаг ингээд харахад бараг 10-аад миллиард доллар шинжил ухаанд зарцуулж байгаа. Манайх ч 13 сая доллар байна шүү дээ. 1000 дахин бага. Тэгэхээр одоо их тийм одоо амаргүй тоо харагдаад байгаа нэг тийм. Би одоо шил нэлээд хэдэн жил өмнө 10 жилийн өмнө NHK дээр очиж байхдаа NHK телевиз Японы үндэсний одоо тий олон нийтийн телевиз. Энэний зөвхөн судалгааны төвхөд жилд 3 сая гаруй доллар зарцуулдаг гэж. Бас баг таа гэж ярьж байгаа шүү дээ. Зөвхөн одоо нэг тий телевиз шүү дээ. Технологи яаж сайжруулах вэ? Камерыг яаж сайжруулах? Камерын дуран үзүүлэлтийг яаж сайжруулах вэ? Өнгө бодгийг яах вэ гээл. Тэгэхээр чин нэг талаасаа тийм одоо бас нэг амаргүй л одоо харагдаад тэгсэн мөртлөө одоо бол аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал гэдээ бүгдээр ярьж штэ. Тэгэхээр энэ бол нэг талаас бол бүх хүнд ижилхэн бололцоо байгаа шүү гэж яриад байгаа. Үнэхээр одоо магадгүй тийм байж магадгүй бид нэр бол. Одоо ихэд таа ч гэсэн телевизийн салбарыг яаж өөрчлөх гэж харж байгаас ирвэл тий. Заавал одоо ингээл нүсэр том телевиз байх шаардлага байна уу гэдэг чинь бас одоо ингээл мобильний хэлбэр хийж байгаа тий. Хаанаас бол хаанаас ингээл бичлэгээ бол одоо хувь хүртэл лайв хийн энэ янз янз их өөр болж штэ салбар бол. Тэрнтэй адилхан энэ чинь технологийн дэвшил тийм. Бид нэр энэ шинэ дэвшил рүү орж байгаа учраас дагаад бас өөрчлөгдөх ёстой л доо. Тэгэхээр энэ дээр шигсэн бид нэр яаж одоо энэ одоо нийгэмд чинь бид нар амьдрын штэ. Өөр хүмүүс маань амьдрын. Тэгэхээр бид нэр яаж одоо явах ёстой цаашаа. Монгол улсын одоо хөгжлийн орон зай байж л байгаа штэ. Мэдээж бол Монгол улс бол мэдээж ер нь бол зүгээр яг том утгаар нь харах юм бол Монгол улс хөгжиж байгааг бол бас хөгжиж л ах шиг байна тийм ээ. Хүмүүсийн амьдрал сайжирч чад энэ олон одоо машин явж байгааг бол нэг талаасаа бол яг гацаа өсгөж чад нөгөө талдаа бол бүгдийн амьдрал сайжирч байгааг би харж байгаа. Амьдрал сайжирч байгаа юм чинь бас хөгжлөд ах шиг байна. Тэгэхдээ яг одоо бидний үйлдвэрлээд байгаа бид нар яах ёстой тэр одоо томоохон одоо хувь хүмүүсийн амьдрал бүрэн сайжирна гэхээр бас төдийлөн сайжрахгүй байх шиг харагдаад байна. Зөвхөн миний хувьд харахад бол биш Монгол улсад бол томоохон ганц нэг үйлдвэр байх ёстой юм шиг харагддаг байхгүй юу? Хэдийгээр байгаль орчин бидний бүх асуудлыг хязгаарлаж байна. Одоо байгаль орчин их өөрчлөгдөж байгаа тамирчид сүлжилт усны одоо худалдааны амын салбараас жоохон өндийгөөд үйлдвэрлэдэг бүтээдэг салбарлуу шилжиж. Одоо ч юм бол нөгөө бүгдээрээ бол эдийн засгийг төрөлжүүлнэ гэдэг нэг яриад байна шүү дээ. Яаж төрөлжүүлэх юм? Тэр чинь бас одоо амаргүй тийм ээ. Зүгээр төрөлжүүлэхээр төрөлжчихгүй. Тэгэхээр магадгүй тодорхой хэмжээгээр бид нэр одоо өөрийнхөө баялаг дээр суурилж явах хэрэгтэй. Монгол улсын давуу тал бол манай баялаг. Зарим хүн бол ярьдаг Монгол улсад энэ их баялаг байгаа нь бидний сул тал болоод байна. Солонгос шиг баялаггүй байсан бол бид нар бүгдээрээ хөгжиж байсан гэд би тэрнтэй бол бас юу ч давуу тал шүү дээ. Бидний давуу тал байхгүй. Биднэрт энэ маш их мал байна. Зөв ашиглах хэрэгтэй. Зөв ашиглах хэрэгтэй. Маш их мал байна. Газар байна. Маш их хэмжээний одоо эрдэс баялаг тийм ээ. Нүүрс, төмөр, газрын дор энэ их баялаг байна. Тэгэхээр энийгээ маш хүн ам цөөхөн байна. Хүн ам цөөн. Хүн ам цөөн нь бол одоо бас хайрцангуй тийм баялаг хуваарлах тус зохимжтой юм шүү. Тэр энэ талаас нь үнэ тийм. Тэгэхээр бол манай хүмүүс чинь бол маш их тийм үнэхээр бүгдээрээ мобильны хүмүүс маш их одоо юмыг амархан тусгаж авдаг ухаалаг хүмүүс. Тэгэхээр энд бол хэвтэйхэн зөв бодлого гаргаад ивэн болоо явбал бас хөгжих болцоо байна л да. Тэгэхгүй одоо юу гэдгийг бид нар солонгос шиг 400 мянган
эрдэм шинжилгээний ажилтан гомч яаж хүчин гэж ярьж Одоо болохгүй. Монгол улсын 10 сая болсны дараа хөгжинө гэж ярих болохгүй шүү дээ. болохгүй тий. Бид нэр одоо тэр болтол чинь бид нар дахиад 100 жил байх хэрэгтэй шүү. Их хурдан хөгжих юм байна. Тэгээд тийм болно гэж. Бид нар ч одоо ер нь 10 жилийн дараа 4, дахиад 10 жилийн дараа багцаагаар 5 сая болно шүү дээ. 20 жилийн дараа дөнгөж 5 сая болох байхгүй. Тэгэхээр тэр болтол чинь бид нар амжих шаардлагатай байна. Залуучууд хөгжих хэрэгтэй. Тэр болтол чинь одоо энэ геополитик энэ чинь хамаргүй болж цаг хүнд болж штэ. Тийм учраас Монгол улс хөгжих хэрэгтэй. А яаж хөгжих үү гэдэг бол мэдээж амархан биш. А бидний давуу тал бол энэ баялаг. Энэ баялагийг одоо магадгүй энэ орчин үеийн одоо өндөр технологитой хослуулаад бид нар самхын техник одоо хөгж явах болцоо байгаа хослуулж чадвал тийм байна. Би бас ингээд сонсож байсан эрдэмтдээс тэгээд энэ манай улсын одоо ингээд бодлого жоохон буруу яваад байна гэдэг. Тэгээ яагаад буруу яваад байна гэдэг гэсэн чинь ингээд төрөөс буюу одоо улс төрчид нэг бодлого гаргацдаг гинэ. Тэгээд гаргасан бодлогоо дараад нь эрдэмтдийн нэг санал авах шинжтэйгээр асуудлаа ингээд цааш явуулах гэдэг. Уул нь бол өлөөд нь шүү дээ. Одоо танай хурал болох гэж ороос явуулна шүү дээ. Эрдэмтэд судлаад гаргаж ирсэн юм дээр төр бодлого гаргах хэрэгтэй гэдэг байна. Тэгэхээр манай хэмжээнийг ингээд зөрчөөд байгаа юм шүү. Яг манай бодлогууд бол ер нь бол би бол сайн гэж боддог. Ягаад гэвэл тодорхой хэмжээгээр одоо тэр судлаачид байна уу одоо яам тамгийнхын хийж байгаа шүү дээ. Тэгээд боломжийн хэмжээний бодлого гаргаад нэлээ хилцэж гаргаад ирдэг. Манай дээр хоёр юм болохоор бодлогыг дагаад бодлого хэрэгжүүлдэг бид нэр угаасаа ерөөсөө. Яг л бодлого гарцсан байдаг, хуулийг хүртэл хэрэгжүүлэхгүй шүү дээ. Тэгэхээр чинь бодлогыг хэрэгжүүлэх төлөвлөгөө гараад тэр төлөвлөгөөнд нь одоо энэ төлөвлөгөөний энэ гүйцэтгэл байхгүй. Тийм гүйцэтгэл байхгүй. Нэгдүгээр шүү дээ. Хоёрдугаарт дараагийн хүмүүс нь уртлынхаа хүмүүсийг үгүйсгдэг. Одоо энэ доржийн бодлого буруу байсан. Таслаа шинээр. Уул нь тэр доржийн бодлого нэлээ сайн гарцсан байдаг. Хэрэгжүүлдэггүй. Засаж залруулж болно. Засаж болно тийм. Сайжруулж болно шүү дээ. Жишээ нь би нэг ийм л жишээ одоо энэ хөрсөх даргын нэг бодлого дээр нэг ийм л юм ярих гэсэн. Одоо тэр утаагүй түлшгэд хэдэн жил ярьлаа. Та мэдж байгаа. Сүүлийн 20 жил ярьсан. За тийм. Ерөөсөө олигтой хийж чадахгүй. Заасан ингээ янз янз яваад байсан. Энэ жил одоо юу гэдгийг энэ хавраас энэ одны хавраас баха нүүрс оруулахгүй түлшээ хийгээд ингээд нэг чиглэл өгчлөө шүү дээ. Шахмал шахмалт биш. Тэгэхээр ямар ч байсан энэ ажил бол ажил болж байна. Сайн уу дараагийн асуудал. Ямар ч байсан хэрэгжиж байна. Тэгэхээр хэрэгжүүлж болдгийм байх бас гэж би харж байна. Нөгөө талдаа мэдээж утаа арилахгүй дараагийн асуудал л та. Ямар нэгэн байдлаар ингээд тууштай баймаар байна. Тэгэхгүй 4 жил дайч 4 жил хүрэхгүйгээр нөгөө бодлогууд нь зогсоод одоо Монгол улсыг чинь нефтийн хараат бус байдлаас гаргана гэж ярьдаг шүү дээ. Харин тий. За тэгэл их олон юм ярьсан. Одоо боломж байна л гэж яриад байна шүү. Сайн л гээд бүгдээ үйл үдэл яриад байдаг. За тэгэнгүүт нөгөө бодлого нь өөрчлөгддөг. Хамгийн эхлээл нүүрс гэж ярьдаг байсан, нефт гэж ярьдаг, шатдаг замар гэж сүүлдээ хий болоод одоо бараг сэргийгдэх юм уу. Ингээд яг аливаа юм хэрэгжихэд бол цаг хэрэгтэй, тууштай байх хэрэгтэй минийх. Одоо нүүрс чинь шингийн хэлбэд оруулаад одоо дизель болгоод ажиллах боломжтой байна. Одоо ямар ч ихнийх нь үр дүн гарцсан гэд би бас сонссоо л доо. Тэр нөгөө нэг инхүү дарагтаа олуудаад байгаа нэг компани шүү дээ тий. Тэрний захирал нь бас хэвлэл өгсөн байгааг хараад бас бодож илээ бас лахиц явж байгаа юм байна. Тэгээ энэ бол Монгол улс одоо яг ингээд Германтай хамтарсан технологи стандарт хэрэгжүүлж байгаа юм. Тэгээд тэр нь бүтэх юм бол Монгол улс гаднаас дизель үс авах болох нэ гэж. Яс тэр бас баялал мэдээж харсан. Тий. Тэгэхээр чин яг хоо ер нь нүүрснээс одоо төлж гаргах нь бол нефтийн үнээс л хамаардаг л да ерөнхийдөө. Тэгээд 2008 онд нефтийн үн их өндөр болсон. Баррел нь $150 шгүй хүрээд бүх улс бараг нүүрснээс шинэ төлж гаргая гэдэг улс болгоо яриад манай улсын хэмжээнд ч гэсэн яригдсан шинжлэх ухааны технологийн үндсийн зөвлөлийн одоо асуудал болж явагдаад тэрнээс хойш миний мэдхийн Монголын алт MCS 2 бол энэ тал руу нэлээд ачаалал өгөөд бүр ажлын одоо юу гэдгийг ажлын групп байгуулад энэ лүү бол нэлээд орсон байхгүй. Гүнзгий ороод эдэмттэй татаад ингээд тезүү боловсруулад нэг нь баг нуур дээр нэг нь адлын чулуун дээр үйлдвэр барина гэд явж исэн. 8 оноос хойш гэж одоо энэ чинь 11 жил 12 жил. Тэгээд ер нь 12 13 оны үед бол их нэлээд бүр нэлээд гайгүй төвшөнд очсон. Эдийн засгийн сайжирсан үе байсан. Сайжирсан ч үе байсан. Ер нь бол за ер нь одоо ийм хоёр том компани орлоо. Бас нэлээд улс төртэй явж байна. Эдийн засаг гайгүй болж байна. Бараг ингээд хэрэгжих юм байх гэж бид нар итгэж ирсэн. Тэгэл тэрнээс хойш юу болсон бүүмэд ингээд энэ асуудууд одоо аль аль нь зогссон. Тэгээ би бол цаанаа одоо яг улс төр юм уу эсвэл одоо санхүү юм уу мэдэхгүй. Нарийн мэдэхгүй л бид нар тийм мэдээлэл байхгүй.
Тэгэхдээ л энэ хоёр компани бол 5-аас 6 жил маш их хөрөнгө хаяад тэгээ яг шинэ түншний асуудал. Энэ бол Монгол улсын бодлогын хэмжээний асуудал байж болно. Тэгжээс би дэж алтан их сайд байхдаа тэр хүмүүсийг дуудаж уулзаад ярьж исэн сонсч байсан. Ер нь нэлээд тийм ач холбогдолтой. Ер нь биелэх их ойртсон шүү. Одоо магадгүй тийм материалын бааз нэг болтой юм байна шүү дээ. Материал төв хийдэн байж, тодорхой хэмжээний судлаачид байж, тезэггүй хийчлээ ашигтай байна. А ялангуяа энэ чиглэлийн үйлдвэрүүд чинь урд хөршил маш олон байна. Тэгээд болдгий байна гэдэг нь харагдаад ялангуяа энэс дамжсан за дизелийн түнш болий гэхэд дизелийн түнш бол тийм сайн бас эцсийн бүтээгдэхүүн биш. Тэрнээс үнэтэй зөндөө маш хэмээн бүтээгдэхүүн гаргаж авч болно. Одоо энэ хуранцар одоо юу гэдгийг полимер үйлдвэр байгуулаа явуучих болцоо байсан. Тэгээ би бол итгэжээс энэ явах нь тэгээ зогссон. За би сайн ингээд яг ингээд сошиал ертөнцөд орж явахдаа сошиал ертөнцийн хүмүүс сонирхоод байлаа. Энэ улсын хурлын гишүүд их энэ улсын эрдмийн зэрэг цолог хамгаалдаг болсон байна л гэж. За тэгээд энэ улс төрлөөр орох гэж байгаа хүмүүс бас эрдмийн зэрэг цолог орилдог болж байгаа гэж. Энэ бас тоо гарна да эрдэнэтэд бол нэлээд бүрэлдүүлдэг болцсон юм. Монгол улсын хэмжээнд ер нь бол эрдмийн зэрэг цолтой хүн чинь 2000 гэлөө би нэг тийм багцаагаар сонсч байсан байгаа. Одоо ч гэсэн тэрүүний ярьсан ихтэй сургуулиудын тэр эрдэм шийдвэрийн ажилд голдор хийдэг хүмүүс чинь ихэнх нь цол зэрэгтэй шүү дээ. Тэгэхээр 30% ч юм уу ингээд нэг 2000-аад хүн бол байгаа бах. Дээр нь одоо бусад хувийн гэршил одоо магадгүй их хуралд ч юм уу. Гэхдээ тийм олон биш. Ер нь бол би энэ л яг жирийн л үзэгдэл шүү дээ. Нэг талаасаа бол ямар ч хүн бас нэг дээшээ гоёваад хамгаалж нөгөө талдаа бол яг хуу цаг зарах ёстой л да тийм ээ. Нөгөө өндөр зэрэглэлийн сэтгүүлд юмаа хөвлүүлэх ёстой. Яг тийм одоо зүгээр юу гэх юм бэ? Яг үндсэн ажлын хажуугаар ингээд судалгаа хийгээд хамгаалах бол тийм амаргүй л дээ мэдээж. Тэгээ их цаг зарж яж энэ чинь. Тэгэхээр нэг шүүмж нэг яваад байхгүй энэ яг тоо моо гэдэг үйлдэл яг өөрөө чи мэддэг нийт мэддэг зөндөө улс төрчд одоо ингээд гişүн боцоо хамгийн сул сод хөл гişүн баха тий. Энэ юу докторын цул хамгаалж гэсэн бас. За тэгээд энэ авах дээр ингээд нөгөө талаас хүмүүсийн шүүмжлээд байгаа нөхдөр бол энэ улсын хурлын гишүүдчээд үндсэн ажилтаа хүмүүс шүү. Ийм их завтай хүмүүс үү. Нөгөө талаас нэг шинжлэх ухааны жоо өнгөдүүлээд байна гэсэн ийм яваад байгаа. Яг одоо ер нь төрийн албан хаагч гэдэг юм уу юу гэдгийг ийм одоо улс төрийн чөлөөний ажилтаа хүмүүс чинь өөр эрхэлж болох ажил нь ер нь судалгааны ажил тийм баг. Тэгэхээр ер нь багшлах, эрдэнэ судалгааны ажлыг хэрэгтэй юм баг. Тийм учраас бол мэдээж одоо ямар нэг энэ судалгаач их хөө зарах ёстой шүү дээ. Тийм. Нөгөө талдаа бол судалгааны ажил чинь бол ганцхан хүн хийдэг ажил бас шүү. Багийн ажил шүү дээ. Багаараа тодорхой хэмжээгээр нэг багийг өдөртөө явуулж болно. Өөрөө хэдийгээр одоо нэлийн завгүй байдаг ч гэсэн тодорхой хэмжээгээр одоо юу гэдгийг ажлын бос одоо хайцах уудад цав зөвлөд цагаараа тэр багийг удирдаа тэндээс сайн гарахыг үүсэхгүй л дээ. Бид нарийн бол хин хиний судалгааг бол мэдэхгүй байна. Тэгтээ бол мэдээж одоо Монгол улсад тавигддаг шаардлага стандартад бол нийцэл ажил байх хэрэгтэй л юм байна тааш тийм. За өөрөөр хэлбэл үнэхээр ингээд энэ бас эрдэнэтийн байдлын том салбар бол бас ихтэй сургууль. Ихтэй сургууль дээр бас үнэхээр одоо улс төрийн салбарт ажиллаж байсан ч юм уу, гадаад юуны салбарт ажиллаж байсан ч юм уу, ер нь яам намууд ажиллаж байсан олон хүмүүс бол шилждэг тийм юу байгаа шүү дээ. Ихтэй сургуулийн одоо яг эрдмийн ажлын их, судалгааны ажлын их олноор очдог. Тэгээд би бас сонсож байхад бол ингээд үгүй Америк нэгдсэн улс ч гэсэн ер нь бол энэ зарчим их байдаг. Энэ ихтэй сургуулиуд түшгэлсэн эрдэмтдийн үйл ажиллагаа бол их эрч хүчтэй явдаг гэж тэ. Тэгэхээр манай Монголд юу гэдэг одоо ихтэй сургуулиудын одоо төсвийг одоо сангийн яамнаас хасаад байгаа гэсэн асуудал яригддаг байхгүй. Одоо жишээлбэл сангийн яам боловсролын яамнаас тийм санал орж ирээгүй байхад л сангийн яам ихтэй сургуулиудын төсвийг хасч оюутнуудын салингаар одоо амьдр гэсэн юм ярьдаг байхгүй. Энэ бол их том зөрчилтэй асуудал. Тий. Яг энэ их яригддаг асуудал да. Зарим хүн бол ингэж ярьдаг юм байлаа. Ер нь Монгол улсад 5-6 том сургууль байна тийм улсын. Энийг бол одоо багш нарт бол цалингийн өгч болдгоо юм уу? Тэгэхгүй болгонгоч одоо их сургуулиудын төсвийг та анзаарвал 80-аас 90% ерөнхийдөө оюутны төлбөр шүү дээ. Оюутны төлбөр. Үндсэндээ бол 100% ших оюутны төлбөрөөр ажиллаад улсын төсвөөс авч байгаа юм байхгүй. Ер нь их бага. Одоо юу гэдгийг сургуулиудад тогтмол зардаг гэдэг одоо юу гэдгийг халаалт тийм ээ нэг
багахан хэмжээний юмыг ус өгдөг баг. Тэрийг бас алдаг оног өгөөд байх шиг санагддаг. Тийм ч бас 100% одоо оюутны төлбөр дээр явж байгаа учраас одоо сургуулийн чанар ямар байна тийм ээ. Одоо хамгийн энгийнээр бодоход энэ оюутны унгаачих бол төлбөр нь одоо бодогднод хамгийн сургуулийн хүн захирал хүнд бол хамааралтай болчиход байна шүү дээ. Тэгэхээр ч унгаач чадахгүй юм шиг харагдаад байгаа юм. Би яг одоо сүүлийн үед ерөөсө багшлаагүй зүгээр энэ бол өөрөөр өндөр шаардлага буурна гэсэн үг. Буурах байх гэж бодоод байгаа хгүй юу. Одоо мэдээж шүү дээ. Яг оюутны төлбөрөөс шууд хамаарчих юм бол би 1000 оюутантай байх уу 800 болох уу 200 оюутнаа ингээд муу сурж ингээд хасчих юм бол бас асуудал багасна. Нөгөө талаас одоо ингээд одоо 100% одоо ингээд оюутны төлбөрөөр ингээд оюутантай сургууль одоо ингээд амьдарч чинь бодъё л доо. Тэгээд яг мэдээж хэрэг уурын тэр мөнгөөр багш нарыг танилцуулах хэрэгтэй. Тэр ойлгомжтой шүү дээ. Тэгээд дээр нь бол энэ оюутнуудын сургууль бэлтгэл дээр мөнгө зарцуулах хэрэгтэй. Тэгээд өөрөө чиглэлд дэш өөрөө болон хэлээд ингээд сайн оюутан ингээд үүдээд ингээд дэш. Тэгэхээр энэ бас нөлөөлөд одоо сайн оюутанд өсөх юу гэдэг нь Монголын одоо ирээдүйн сайн болсон хүч гарч ирэхэд бас хамааралтай болж байна тийм шууд одоо уруугаар одоо нөлөөлж эхэлж байна. Тэгээд хэрвээ одоо юу гэдэг нь одоо яг энэ мөнгө нь буцаад одоо зохиосны дагуу оюутнуудын сурах, мэдэх тэгээд тэдний одоо төсөл хөтөлбөрөөр одоо хэрэгжүүлэхэд нь энэ санхүүжилт ингэж орж ирдэг байсан бол арай өөр оюутнууд өсөх байх. Тийм л дээ. Нөгөө талдаа бол одоо манай ихтэй сургуулийн багш нар бол төсөл их бичдэг. Одоо судалгааны төсөл. Тэгээд төсөл дотоодоо суулган гаднаас авж байгаа. Тэгэхээр тэр багч гисэн тэр одоо уул нь бол хэлбэр бол их зөв. Тэгээд одоо жишээ нь би багш байгаад өөрөө гаднаас тийм үү одоо тийм ээ өөр их усүрээр төсөл авчихна да. Тэгэх юм бол тэр төсөл дээр оюутнуудаа ажилуулна. Нэг талаас оюутнуудаа багахан хэмжээний бас цалин болгож өгнө. Нөгөө талдаа одоо миний судалгаа сайн байхын тулд оюутнууд бас их оролцох ёстой шүү дээ. Зөвхөн багш нар биш. Тэр утгаараа ер нь одоо чинь ярьж байгаа гол юм чинь бол судалгааны их сургууль гэдэг бүгд их яриад байна. Тэгэхээр судалгааны их сургууль гэдэг бол миний ойлгож байгаагаар бол маш хүчтэй агшны төвчний сургуультай байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл их сайн магистрийн сургууль, их сайн докторийн сургууль нь сайн чанартай байж иж тэр бол сайн одоо жинхэнэ усаар судалгааны их сургууль байх хэрэгтэй. Гэтэл нөгөө профессор байгуулагдах гэж байна. Тий, манайд байгуулна гэдээ яваад байгаа ерөнхийдөө хөтөлбөр харьцангуй бас нэлээд идэвхтэй явж байгаа шиг байна. Тэгэхээр тухайн багш нарын төсөл хөтөлбөр сайн аваад ингээд улсаас бас мөнгө зарах хэрэгтэй шүү дээ. Одоо нэг бодлын оюутан дээр хайчны гэдэг чинь улс нэг бодлыг сургуульд хайчаад байна шүү дээ. Эдгэж хараад байна. Монгол улсын хэмжээнд сайн сургуультай байж иж сайн боловсон хүчин бэлтгэл хийж байна. Сайн мэргэжилтний хайж ийн гэсэн үг. Хайж ийн тий. Тэгэхээр тэр сайн мэргэжилтэн ч юм уу дээд сургуулиас ирэх ёстой шүү дээ оюутан болж. Тэгэхээр тэр сайн оюутныг бэлтгэхийн тулд улсад тэр хамаагүй юм биш шүү дээ. Одоо маш хамааралтай. Монгол улсын одоо юу гэдгийг 20 мянган оюутан мөс сурж байгаа гэж бодоход тэр 20 мянган оюутан чинь Монгол улсын өмч шүү дээ тийм ээ. Тийм учраас тэр 20 мянган оюутныг мөнгө төлсөн Монгол улсын авч явах хүмүүс байна. Авч явах хүмүүс тийм. Гэх мэтээр одоо ингээд жилд нь 30 хэдэн мянган энэ жил баг төгссөн баг шинээр хүн оюутан болоод байдаг. Тэдний бол улсын одоо ирээдүйн шүү дээ Монгол улсын тийм ээ. Ялангуяа юуны одоо том их усүр. Тэгэхээр зөвхөн төлбөрөөр суур одоо зах зээл гэдэг бол буруу юм шиг. Одоо өөрөөр хэлбэл тэр 30 хэдэн мянгаыг одоо сургаж байгаа одоо ихтэй сургуульчин бол тэднээс төлбөр аваад өөрсдийнх нь төлбөрөөр яваад байна шүү дээ голдоо. Тэгэхээр буруу байх шиг байна. Тийм бах тий. Тэгэхээр энэ дээр одоо засах юм бас байгаал бахал та. Манай ихтэй сургуулийнхан бол илүү сайн мэддэг асуудлаа төвшүүлэн тавьдаг. Саяхан их хурлаа хийсэн мэдээж тодорхой шийдвэр гаргасан гэсэн энэ харьцангуй бас зөв чиглэлдэл явж байгаа байна. Одоо манай Монголд өөрөөсөө хэлдэг судалгааны бас хүрээлэнгүүд байна. Эдийн засгийн хүрээлэн байна. Тэ? Стратеги судлалын хүрээлэн байна. Байна шүү дээ. Одоо юу гэдгийг санхүү эдийн засгийн дээд сургуулийн өөрөө дотор том судалгааны төвтэй. Тэгээд ийм төвүүдийг одоо яах вэ? Энэ өрөндөө орондын жишгээр бол бас ашиглаж болно гэж захиалгавч болно. Жишээлбэл оюутлогын асуудлыг бол одоо тий эдийн засгийн тавталгын асуудлыг бол жишээлбэл эднээс захиалга өгөхөд энэ байгууллагууд хэрэгжүүлдэг. Тий? Хэрэгжүүлдэг. Энэ байгууллагууд одоо энийг одоо юу гэдэг судалгааг хийж өгдөг. Дараад нь сүүлд нь хэрэгжүүлэл явбал бас ингээд өөр харьцаа үүснэ. Дээд дэдгүүс нь шинжлэх ухаан аж үйлдвэрийг хослуулна гэж байна тийм. Ийм бол одоо тэгвэл одоо манай монголч яадаг хөхтөр ингээд нэг эрдэнэ санхүүгийн холбоотой асуудал үүснэ, оюутлогын холбоотой үүснэ. Тэрийг бол нэг аюул сайхан гэдэг гişүү юм уу? Нэг бол одоо оюун эрдэнэ гэдэг гişүү юм уу? Нэг улс төрчлөл яриад байдаг тийм. Тэгэхээр энэ эрдэнэтэд оролцоог нь багасгаад ахшгүй.
Яг л Эрдэнэт бол одоо улс суурьтай хүнстэй судалгаар гарч ирнэ. Тэгээ ийм одоо хөндлөнгийн хараа бус тийм нэг ийм одоо ажил байвал энэ одоо өөрөө хэлээд байна шүү дээ. Ингээд нэг компаниас захиалга авдаг өөрөө хэлээд байна шүү дээ. Одоо Samsung жишээл ийм байдлаар явбал улс илүү хөгжих юм шиг байна. Тэгэхээр яг нь ер нь бол иймэрхүү төрлийн ажил явж байгаа бас тодорхой хэмжээгээр бага ч гэсэн яг нь захиалга гэдэг юм одоо тийм захиалга нь бага байдаг баг. Нөгөө талдаа одоо шинэ Эрдэнэс 5 толгойчин бол юу шүү дээ. Нүүрс олборлоод экспортлож байгаа компани. Тийм биз? Тийм. Дотор олон янз баг. Гэхдээ гол нь ийм ажил хийдэг. Гэрээ хэлцээр хий. Тэгэхээр чин тэнд эдэмтдийн оролцоо бага шүү дээ. Тийм. Тэгэхээр нүүрсээ баяжуулаад коксын үйлдвэрээ байгуулад дээрээс нь одоо өөрийн газраас төмөр аваад ингээд өргөжих юм бол тэднээс бидний харьцаа улам ихсэн. Тэр туссан байгаа шүү дээ. Ингээд усны судалгааны юмуд байна. Тийм. Одоо усны судалгааны асуудал байна. Тэгэхээр коксч үйлдвэр байна, баяжуулах үйлдвэр байна. Тэгэхээр яг энэ нь Эрдэнэс тавталгаа байна уу? Бусад үйлдвэрлэлүүд нэлээ ажил хийгдэж байгаа. Тухайлбал манай шинэ тухайн ихтэй бол Эрдэнэт үйлдвэртэй гэрээ байгуулад өнгөрсөн жил сүүлийн 2 жил тодорхой хэмжээр хамтарч байгаа. Яг хамтрах бол нэг талаасаа бол бас жоохон амаргүй байдаг юм байна. Юу амаргүй гэдэг нь юу вэ гэхээр одоо бүх юм тендерээр явдаг шүү дээ манай хуулиараа. Тэгэхээр захиалга өгнө гэдэг чинь амаргүй ойлголт. Одоо энэ харин одоо энэ их хурлаар шийдэх ёстой юм шүү. Магадгүй тийм. Тэгэхгүй заахад манай эдгээр байгууллагууд шууд харьцдаг болдог. Одоо тэр худалдаа хожигдлагын хуулиар чи ерөөсөө 10 саяас доош бол одоо шууд худалдаа хийж болно. Тэгээс үнэтэй бол тэгэл тендер үндсэндээ тийм ээ сонгон шалгуулалт явах хэрэгтэй. Тэгэхээр хэдийгээр манайх гэрээтэй ч гэсэн Эрдэнэтийн ажлыг шууд аваад хийх бололцоо багтай. Одоо ингээл тэр чинь хүссэн ч, эс хүссэн ч сонгон шалгуулалт тендер нэг хүн авчихна. Тэнгууд чинь тендер чинь одоо арай өөр угаасаа тендер бол чинь бас тийм одоо юу гэдгийг эдгээр шинжилгээний байгууллагт бол тийм ээлтэй биш. Ороход хэцүү. Одоо ямар нэгэн байдлаар шалгуур тавьчих нь одоо тэр юу гэдгийг янз янзын асуудал зөндөө шүү дээ. Хуультай холбоотой. Тэр нь төсвийн байгууллагт ажилддаг. Тендер чи одоо ингээд сүүлүүдээ тэр улсын төсвийн улсын өмчийг барьцааж болохгүй шүү дээ. Дүүм тодорхой компани зориулж тендер зарлалт болсон гэдэг. Тэгэхээр чин одоо харин тийм учраас бол хэдийгээр одоо захиалга өгөх ёстой боловч хүссэн ч хүссэн ч та тэр хорон тийм өмч одоо худалдаж авах тийм хууль ашигтай. Хуулиар явах ёстой шүү дээ. Тэгэхээр хууль нь яг хуулиар явна гэхээр чинь тендер болчдөг. Тендер ихээр өөр хүн авчаад ингээд нэг бас нэг төдийлэн сайн авч чадахгүй наа. Баг дүнтэй харьцангуй ажлыг бас Эрдэнэттэй хамтраад хийж байгаа манайхтай тэгвэл бас амжилт олж ил байна. Энэ аль болох их одоо нэг зүйл яг одоо манай шинэ тухайн активитээр бол хэлээд байгаа шүү. Хуучин одоо нэг зөвлөл бод улсын жишгээр явж байгаа. Одоо нэг дээвэр байх хэрэгтэй яваад байгаа шүү дээ. Гэхдээ одоо энэ сүүлийн 90 жил дотор яаж ийм ихтэй ингээд зах зээлийн харилцааг сайн уйлдахгүй, нийгэмтэй уйлдахгүй, хөл нийлэхгүй байнжээд байгаа байхгүй. Жишээлбэл Америк нэгдсэн улсууд одоо жишээлбэл яг ийм тодорхой шинж ухааны актив гэж байхгүй боловч ихтэй сургуулиас хөрөлсөн маш том хэдэн хүрээлэнгүүд ажиллаж идэг. Тэгээд тийм Англи бол Английн Королевын актив гэж байдаг. Хатан хааны активаас одоо яг ер нь бол ингээд тодорхой жилд бол одоо тэр активын гишүүн болгож Эрдэнэттэй бас өргөж өргөмжилдэг гэсэн юм байгаа юм л да. Тэгээд иймэрхүү харьцаанд байдаг. За хятад бол одоо та бас дуудслаа харж байсан баг. Би одоо бас 2 жилийн өмнөөс харж ирсэн. Тэгээд хятадын төв хорооны өмнө, төв хорооны бүх гишүүдийн өмнө Си Жинпинг хятадын дарга бол одоо ингээд хятадын оны шилдэг Эрдэнэтэд одоо шагнал болгож байхдаа 1 тэрбум 1 сая юаны шагнал ардуулж ирсэн. Тэгэхээр төв хорооны өмнө шүү. Тэгэхээр бас энэ их Эрдэнэтийг одоо нэг хүндэлдэг, үнэлдэг ийм л одоо байгууллагын тогтолцоо бий өстой болсон байгаа байхгүй. Тэгэхээр манай Монгол гэхдээ өнөөдөр бол ингээд энэ өнөөдрийн яаж энэ шинэ харилцаанд оруулж зохицуулах уу гэдэг бол одоо боддог баг. Яг ер нь шинжил ухааны актив гэдэг бол хүрээлэнгүүд шүү дээ үндсэндээ. Хүрээлэнгүүд л ороо садарсан хүрээлэнгүүд л байна. Үндсэндээ бол судалгааны хүрээлэнгүүд. Тэгэхээр зүгээр судалгаа шинжилгээний ажил бол нэг нь хүрээлэнгүүдээр явдаг, нэг нь их сургууль дээр явна. Ерөнхийдөө гол газар бол. Бүх улсад энэ тогтолцоо байгаа. Жишээ нь Америк нэгдсэн улсад гэхэд Харвард гэдэг юм том их сургуульд байдаг. Одоо хувийн их улсын байна. Нөгөө талдаа том хүрээлэнгүүд байна. Одоо Лос Аламсын лаборатори нэртэй маш том хүрээлэнгүүд явдаг. Зөв тэнд болохоор миний ойлгож байгаагаар яг салбарын чиглэл арай өөр. Магадгүй тодорхой тийм суурь судалгаанууд нэгтэй сургуулиуд яваад томоохон одоо тэр одоо юу гэдгийг том төслүүд байна шүү дээ. Тэдний хүрээлэнгүүдээр явдаг ч юм уу.
Герман гэхэд том компани байдаг учраас том компаниуд бий компани байна тийм. Маш их компани шүү дээ. За том газар өөр. Солонгос гэхэд одоо засгийн газрын судалгааны хүрээлэнгүүд маш олон хүрээлэнгүүд байна. Дандаа хүрээлэнгүүд. Тэгэхдээ тэр хүрээлэнгүүд бол манайхад бол хамаагүй том. Бид түрүү ярьсан магцаагаар академийн хэмжээнд 1000 хүн ажиллаж байна гэж. Солонгосын нэг хүрээлэнгт 2000 3000 хүнтэй. Зүгээр хүрээлэн. Тийм ээ. Хажуугаар нь ихтэй сургуулиуд нь байна. Тийм ээ. Япон адилхан маш том хүрээлэнгүүд байна. Одоо шинэ Япон би ажиллаж байсан Японы үндэсний судалгаа хөгжлийн хүрээлэн гэдэг одоо газар одоо юу гэдэг хотуудад одоо салбартай. Тэгэхээр хүрээлэнч байдаг. Их сургуульч байдаг. Аль алин дээр судалгаа байдаг. Манай улсын хэмжээнд одоо харин цаашаа явах хэрэгтэй гэхээр зүгээр суурь судалгаа хуучин бол академийн одоо хүрээлэнгүүдээр онлын суурь судалгааны ажил хийгддэг байсан. Ихтэй сургууль дэс нэг судалгаа байдгүй байсан. Зөв одоо би бол одоо миний хувийн бодол магадгүй ихтэй сургууль дээр илүү онлын суурь судалгааны ажил хийх хэрэгтэй байж магадгүй юм шинэ идэ гаргаад ингээд уршдаг. Тэр гаргасан идэ нь магадгүй хүрээлэнгүүд дээр очиод тэндээ илүү инновац болох хэрэгтэй болоо. Томоохон үйлдвэрлэл чиглэсэн. Яг гэвэл одоо зүгээр их сургууль дээр чинь ингээд оюутан их байдаг учраас тэр чинь их хөдөлгөөнтэй тэгэхээр жижиг төслүүд хэрэгжүүл илүү тохиромжтой. Тэр төслүүдээр гарсан шин идэ гарна шүү дээ. Шин идэ чинь бол бүтээгдэхүүн болтлоо маш их зам дуулна шүү дээ. Тэр ер нь манайд бол ярьдаг тэр гаргасан идэ бүтээгдэхүүн болтлоо бол одоо тэр өхлийн хонгил гэж юмар дайрдаг гэдэг. Тэр өхлийн хонгил буюу ерөнхийдөө тэр инновацийг давж гарах хэрэгтэй. Далайг туулах хэрэгтэй шүү. Тэр инкубатораар тийм. Тэгээд тэр бойжуулдаг, дэмждэг тэр бүтцэн наад байхгүй. Тийм ээ. Ер нь зүгээр одоо миний гаргасан ч үгүй таны гаргасан идэ одоо шин санаа байхад бүтээгдэхүүн болгохын тулд тэр инноватор хэрэгтэй. Энэ инновац хэрэгтэй, инновацийн дэд бүтц хэрэгтэй. Энэ бол хүүхдийг одоо төрснөөс хойш нь одоо 18 болтол авиж нэг янз бүрийн байж байгаас яг тэр шиг асаргаа сувилгаа хэрэгтэй байхгүй тэр бүтээгдэхүүн. Манай хэмжээ тэр зах зээлд очихоос биш зүгээр өнөөдрийн санаа гарлаа маргааш бүтээгдэхүүн болно гэж байхгүй. Угаасаа одоо олон улсын жишгээр эко орчин бүрдчихэд байхад 100-аас 100 санаанаас нэг л бүтээгдэхүүн. Тийм баг тийм. Америкч нэг 1000 компани бий болоод нэг нь үлддэг гэж байна. Тийм. Бус нь одоо өхлийн онгол явах нь шүү дээ. Өхлийн онгол явах. Тийм гаргаж чадахгүй тиймээс. Би одоо хэвлээ өрөөлөнгийн ингээд захиалгаар ажиллаж байлаа. 93-аас одоо 2000 оны орно. За 95 онд нэг Дайны багш Хаан Соолн гэж олон сайралцсан багш ирээд хичээл зааж байлаа. Манай Монголын олон зүгч хичээл заасан 20-с зүгчтэй. Тэгэхэд тэр үед хэлжсэн байхгүй 95 онд 15 жил дараах хэлжсэн байхгүй. За 2020 онд гээл. Тэр чинь одоо яг ийм юм ярьж штэ. Үндэстэй судалгаатай 2020 онд гэхэд ер нь бол Америк нэгдсэн улсыг хятад улс эдийн засгаараа төрүүлнэ л гэж байна. Гэсэн ийм одоо дүгнэлт гараад Америк ингээд 96 онд 95 он тий. Тэгээд Америк нэгдсэн улс 2 он гээл. Тэгээд дараад нь бол энэтхэг улс бас Америк нэгдсэн улсыг эднэ л гэж. Ийм тэгээд Оросууд бол эдийн засгаараа ухарна гэсэн одоо ийм 95 онд бид нар яриад бид сонсч байсан байхгүй. Тэгээд одоо бид нар ингээд гिच удаад харж байхад яг л өнөөдөр 2020 он хүрэлгүйгээр хятад улс Америк нэгдсэн улсыг эдийн засгаараа гүйцсэн байна. Азийн 90 эхэлжээ. Аз TV. Үнэ. Тэгэхээр энэ одоо эдийн засгийн одоо энэ судалгаа гэдэг ийм л байдаг байна тий. Тэгэхээр ч одоо ер нь бол Азийн эхэлж байна. Тэгээд яг нарийнх юм бол эдийн мэдлэг зөвлөсөн эдийн засгийн хэрэг өөрөөр хэлбэл одоо ерөөсөө мэдлэгтэй хүмүүсийн 100 эхэлж байна. За яг хөө тодорхой хэмжээгээр зарим нэг одоо мэрэгжил бол байхгүй болно. Тэр ойлгомжтой. Тэгэхдээ хамгийн гол одоо том экспертүүд юу хэлж байгаа гэхээр ерөөсөө чадварлаг хүний төлөөх дайн болно. Нэг одоо чадварлаг хүн байх юм бол заавал би ТV-ст ажиллана гэж алга байхгүй. Та одоо чадварлаг оператор гэдэг юм ямар нэгэн хүн бол гэрээсээ байна нэг студиэс аль телевизийн одоо тэр юуг зохируулдаг юм уу? Ялгаагүй нэг өдөр телевизэд, хоёр өдөр үндсэн телевизэд, гурав өдөр өөр телевиз ингээд ажиллах бололцоо гарна гэж байгаа. Тэгэхээр ийм чадварлаг хүмүүсийн ерөөсөө дайн болно. Тэгэх юм бол тэр инновац хийх гээд байдаг тэр чадварлаг залуучуудаа гадагшаа алдаад байх юм бол инновац хийх хүн байхгүй. Хуучин бол ерөөсөө эдийн засгийн одоо хамгийн чухал юм бол капитал, хөрөнгө оруулалт гэж юм хэрэгтэй. Тэгжээж одоо юм босно гэдэг нь хүн тэн дотроо авиас мэдлэг чадвартай. Ерөөсөө л мэдлэг чадвартай хүмүүс л хэрэг болно.
Одоо яг Синхua агентлаг бол одоо зарлчаад байна шүү дээ. Одоо энэ мэдээ бичгдгийг олон хүн хэрэггүй. Мэдээ бичдэг робот зохиоцсон. Хэдэн одоо юу мэдээлэлүүд өгөх нь шүү. Тэгээд тэр юм бол хүнээс ямар ч хүнээс дутахгүй илүү мэдээ бичнэ гэж. Гэхдээ ганцхан юм хийж чадахгүй ч. Тэгээд тойрон бичиж чадахгүй л гэж байна. Бодож сэтгэж чадахгүй л гэж. А зүгээр өгсөн юм илүүлээд маш сайн хийж чаддаг гэж. Тэгэхээр нэг тийм энэ бол одоо ингээл тариа хийх бол одоо асуудал биш боллоо шүү дээ. Тий. Яаж л яаж хийх. Агаас тогтоож чадахгүй тий. Онц чадахгүй. А гэхдээ одоо чинь маш олон тийм одоо юу гэдгийг орчин үеийн багаж ашиглаад мэдээж бол одоо чинь ер нь бол Европтод юугаар хийнэ гэж байгаа шүү дээ. Дүгнэлт гаргана. Юунд дээр суурилахын тийм их өгөгдөл дээр бас өгөгдөл самар тий. Өгөгдөл маш их өгөгдөл. Одоо чинь бид нар одоо нэг сайхан шатарч робот байна шүү дээ. Тий. Тэгээд тийш бас бодож шүү дээ. Бодно тий. Одоо бидэрт нэг сайн одоо сүүлийн хэрэгцээ ажиллаад энэ автобус одоо бүгдээ картаар явдаг болчихлоо шүү дээ. Тэгэхээр таныг одоо Монгол улс одоо улсын хэмжээнд Улаанбаатар хотод сая 500 мянган хүн байна тийм ээ. За тэдний хэдэн ч автобусаар явдгийг. Тэгэхээр аль чиглэлд хэдэн цагаас ямар давтамжтайгаар хичнээн хүн явж байгаа гэдэг бол асуудал биш болсон. Бүгдийн одоо гараад ирнэ тий. гараад ирнэ. Тэр өгөгдөл байж байна. Өөрөөр хэлбэл чи маш их өгөгдөл цаг минутаар. Тэр их өгөгдөл дээр суурилж гад шийд гаргахад бол нэг хүн хэцүү. Европт бол тэрийг гаргана. Тэгэхээр иймэрхүү бас байдлаар бол шийд гаргана гэж байгаа. Энэ бол юм биш. Энэ бол бидний одоо юу гэх юм бэ? Энэ хүмүүс ярьдаг л да. Одоо маш сайн ажил гэж одоо хуучин хэлдэг байсан баг тий. Одоо бол энэ бол тийм маш сайн сэтг. Ерөөсөө сэтг. Сэтгээд одоо тийм одоо креативити байл гэж байгаа тийм ээ тийм л бай. Би одоо юу гэдэг 2 жилийн өмнө бас ингээд завхан орсон. Завханд улаагчны хар нуур гэдэг нуур байна. Тэнд одоо манай Монголын активч одоо дулмаага пэлт загсаад өржүүлж байна. Завханы одоо их том 9 далайг дуулаад хурж байгаа. Урдлын уулаараа битүү ингэ давжаа модтой. Тийм газар одоо дулмаага ажиллаж байна. Эрдэнэтэй. Тэгэхээр тэр активч сүнхт одоо би бас асуусан та одоо яаж санхүүж гэсэн одоо санхүүж зогссоо. Гэхдээ би өөрөө тэтгэврийн 500 сая төгрөг авдаг. Би надад баг санаж байгаа байхгүй активч хүн тий. Активчийн 500 сая төгрөг авдаг гэж. Би сая төгрөгөөр ингээд би өөрөө одоо ингээд нэг өдөө аж хүндээс цуглаа нэг авчираад дадлгажуулаад тэгээ бүх зардлан дагаад одоо ингээд энэ загсаа өрчүүлдэг гэдэг. Тэгээд би бодчихлаа энэ бас ингээд их одоо тийм сэтгэл байна хүнд тий. Тэгжээтэл жилээс 20-30 тонн тэр үржүүлсэн пэлт загсыг нь бол одоо яадаг гэж байгаа. Өвөл бол хүмүүс барьдаг гэж байгаа. Булгаагаар зөвшөөрлгөөр. Тэгэхээр хүмүүс л яадаг байхгүй. Уул маны чи одоо ингээд энийг бол патентжуулаад олборлох эрхийг олгоод за ингээд явбал тэр одоо дулмаагаад гэж мөнгө төлнө шүү дээ. Тэр компани мөнгө төлвөл энэ эрдэм шилжлэгийн ажлыг өөрөө санхүүжих юм гэдэг байхгүй. Тэгэхээр одоо манай шинжлэх ухааны актив 60 орчим активчид бий. Өөрөөр хэлбэл шинжлэх ухааны актив гишүүд. За энэ дотор ч юм бол одоо бараас бол дулмаа гэдэг томчул бүгдээр маш олон бий л дээ. Тэгэхээр та сая хөндлөө дулмааг бол манай одоо Ахмад томоохон эрдэмтдийн хамгийн одоо ир шүргэж байгаа юм шүү дээ. Мундаг хүмүүс одоо нэг 85 лавд өгцсөн баг. За тийм. Тэгээд одоо ерөөсөө л өвөлжингөө одоо дандаа тэр завхан аймагт Монгол 160 онд байна шүү дээ. Тий. 100 яг хаяа нэг ирдэг шиг л болоо байна тий. Тэр энэ голтой өвөлжингөө бол тэр нуурын ирэг дээр л одоо хамгаалж өвөлжин судалгааны ажлыг хийгээд тэнд нэг юм контейнер шиг жижигхэн байшинтай. Тэгэл одоо хамгийн хүйтэн цэгт. Тэгэл одоо би хаяа ярьдаг одоо ямар шиг байдлаар ажиллаж байгаа. Би одоо надад нэг юм жижигхэн одоо ингээд хөдсөл байж би дараа тавиа суучдаг. Тэгээд загсан дээр одоо гол дээр нуурын дээр ингээд загсаа судлаад загсыг ингээд одоо тийм л одоо юу гэдгийг амаргүй нөхцөлд бол ажиллаж л байна. Тэгээд эрдэнэт нэг жишээ байхгүй. Маш том жишээ. Ярьсан ч хүн яаж бахархал шүү дээ. Тэгэж одоо юу одоо юу гэмдэ нуурын иргэн дээр 2 цаг суухад ч одоо 1 цаг суух амаргүй байж дараа бүсэн дээр. Тэгэхээр чи ингээд ажиллаж илээ л дээ. Иймэрхүү жишээ олон бай манай. Тэр одоо зөвхөн одоо ингээд загсаа үржүүлэхээс төдийгүй бас байгалийн хамгаалцыг би харсан л да. Тэгээ хажуудаа ингээд нойл бариад тавьчихсан. Тэгээд одоо энэгээр бас хүмүүс орчдөг. Зорчдог хүмүүсийг нойлд орлоо гэж байгаа. Тэгээ юу шиг ингээд сайхан ингээд одоо орчин цагаа нойл бариад өгсөн. Тэгэхгүй байгаль бохиолуулаад ингээд бас би бас тэгээд бодчихлоос их л сэтгэл. Тэр чи бид нар хамтаасаа сурах юм маш их байна шүү дээ тий. Бэлгийн ингээд жишээ байж лэн тэгэл одоо нэр юу ирэх вэ? Ийм сайхан ажиллаа хийгээл. Эрдэнэтийн зайнаар бол тууштай байх хэрэгтэй. Тууштай байх хэрэгтэй тий.
няцдаггүй ухардггүй те. Юу ч өөшөө асаалтгүй явж ижил үрдүү гарахаш шүү. Зүгээр одоо ингээд нэг жил ажиллаад ингээд одоо солиод байх юм бол эндээс ямар ч олигтой том үрдүн гарахгүй нэ. Өвхлийн хонгод аванд болох чадвартай хүмүүс эрдэнтэн болдог. Одоо хийж хэлж болох байх. За, эрдэнтэн сайн байгаа газар, олон эрдэнтэн байгаа газар, эрдэнтнийг сайн дэмжиж санхүүжүүлж байгаа газар хятад байна. Өмнөд Солонгос байна, Япон байна, Герман байна, Англи байна, Америк байна гэж үзье л да тий. Энэ бол маш хүчтэй хөгжиж байна. Тэгээ манай Монголд одоо яавал хөгжих вэ? Монголоос бас хөгжмөр байна шүү дээ. Тий? Хурдан хөгжмөр байна. Өөрөөр хэлбэл Монголд маш олон давуу талууд байна гэж байна. Эрдэнтэнүүд харж байгаа. Яах ёстой? Улс төрийн хүрээнд яах ёстой? Ер нь зүгээр хамгийн энгийнээр бол одоо тэр эрдэмтэн технологи одоо бүх юмаа дэмжсэн улсууд хөгжиж байна тийм ээ. Дандаа хамгийн нэрэлсэн улсууд дандаа хөгжсөн орнууд. Манайх ч гэсэн одоо хөгжих ёстой л дээ мэдээж. Манайх бол жижиг орн. Нэгдүгürt маш жижиг орн. Хүн амын том үндэстэй. Том үндэстэй. Тий. Тэгээ хүмүүс нь ухаалаг. Тий. Тэгэхээр мэдээж бол манайх бүх юмыг хийж чадахгүй. Тий. Шаардлагач байхгүй. Хорших ёстой тий. Тэгэхээр манайх юугаар хийх юм? Ямар худалдаж авах уу гэдгээл тогтох хэрэгтэй. Тодорхойлох хэрэгтэй тий. Одоо маягыг бол манайх гаднаас давна. Хийх ёсгүй ч гэдэг юм ингээд тогтож штэ. Тэрэн дээр тий. Тэрийг тогтчихно. Яг юу хийх үү гэдгийг бол тогтож авна. Тэгэхгүй одоо бидний нэг алдаа гэх юм нэг бүх салбарлаа ороод байна штэ. Маш том одоо тооцоо хийдэгч хүн байж өөрөө их гэж оролдоод ингээд тэгэхээр чин бүх юмыг хийж үнэхээр чадахгүй. Ямар санда 100,000 хүн Samsung-д ажиллаж ш Samsung компанид. 100,000-аар нийлжээж одоо хэдэн бүтээгдэхүүн явж байна тий. Тэгэхээр манайх чинь бол цөөхөн учраас одоо тэргүүлэх чиглэлээр тодорхойлох хэрэгтэй. Энэ бол амархан биш. Хүн болгон минийх тэргүүлэх гэж ярьдгийг. Одоо аргачгүй. Өөрийнх нь хамгийн сан ойлгодог юм мэдээж хамгийн сайн гэж бид нэр зөвлөдөө. Нөгөө талаас би нөгөө хүнийхийг ойлгохгүй учраас би хэрэггүй гэж бодоод байгаа. Тэр бас буруу. Тэгэхдээ бид нар бол за юу хийх юм Монгол улс 2030 он гэхэд 3 хол юм хий. Болоо. 3хан бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээл дээр гаргая гэж явах хэрэгтэй. Яг Солонгос шиг тий. Өмнө Солонгос. За тэр 3-аас болж өгөх зөв тодорхойлно. За юу гэдгийг нэхий байж болно. Ноолоор нь хамт байж болно. Ноос нь хамт байж болно. Манайх бол одоо юу гэдгийг за Сибирийг манайх ноос нь хамтаар хангана гэд ингээд зорилт тавьж болно. Иймэрхүү нэг ямар нэгэн тодорхой зөв зорилт хэлээр хангана. Хэлээр хангана ч гэдэг юм уу. Иймэрхүү одоо чинь юу жижигээд бид нар бүгдээрээ өмссөн тийм ээ нэг готлыг. Тий. Австралийн брэнд боллоо шүү дээ. Тэр үшгэл манайх өөрийнхөө бүтээгдэхүүндээ суйлсан. Тэгээд тийм одоо уламжлалтай нэг бүтээгдэхүүн юм уу хоёр бүтээгдэхүүн гаргаж харсан тий. Зээлээд хийсэн. Тэгэл одоо тэр бол манай улсын тодорхой хэмжээгээр одоо инновацийн одоо экспортын салбар нь тэнд байж байна. Мэдээж бол одоо энэ эко байгаль манайх шиг сайхан амттай махтай газар байхгүй. Тэр бол үнэхээр үнэн. Тэгэхээр энэ давуу талаа ашиглаад Монголд эко туризм гэж байх ёстой л баг. Тэгэхээр одоо эдис маш нэмэр болдог. Ер нь зүгээр хүн бол харьцангуйгаар маш энгийн юм шаарддаг юм байна. Сайхан зүгээр тухтай байж хаа сайхан байна шүү дээ. Ямар ч зоо ч юм байхгүй жишээ нь. Түүнээс нэг өндөрд байшин хүн бол сонирн биш. Тэр шиг тийм маш их тухтай орчин бүрдүүлж чадаад магадгүй энгийн хоормгоо уулгаал тэгээд энэ сайхан агаараар өмсгөлөөл тэгээ явуулдаг ч юм уу жишээ л дээ. Иймэрхүү нэг орчин эко туризм бол манайд байх боломжтой гэж бодоод байгаа. 2-3 хаан бүтээгдэхүүн гаргачаа тэрийг зах зээл гаргачихсан. Та бүхэн ярилцсан ингээд өндөрж байна. Яг энэ төлөв төсөл таны бас шинэ ухааны академийн Эрдэнэт наримж даргын хувьд за энэ одоо Эрдэнэтийн анх дугаар чуулганыг одоо зохион байгуулж байгаа хувьд бас Эрдэнэттэй хандж бас юу хэлмээр байна. Бас сонсчвол тэгээ энэ бол хэлэх үг байгаа гэж бодож байна. Тэглэв. Тэгэхээр асуудлыг яаж шийдээсэй гэж бодож байна. Ямар ч байсан одоо Эрдэм шинжилгээний ажилтны анх дугаар хуралд болж байгаа эдгээр туйлын баяртай байгаа. Тэгэхээр энэ дээр мэдээж бол одоо бүгдээрээ бол одоо өөрийнхөө асуудлууд байдаг юм уу санаа одоо ямар нэгэн одоо хүсэл одоо бүх юм бол ярих нь ойлгомжтой. Тэгэхээр зүгээр төр засаг маань энэ бол асуудлыг нэлээсээ ойлгоод дэмжээсэй гэж бодож байна. Энэ одоо юу гэдгийг бүгдээрээ хэлүүлсэл буруугүй гэж бүгдээрээ энэ хурал дээр сайхан ярилцъя. Тэгээ асуудлаа гаргаж тавья. Асуудлаа аскараа шийдвүлье. Ер нь бол харьцангуй бас сүүлийн үед бол тийм одоо эерэг юу ажиглагдаж байгаа бидэнд бол эерэг одоо хандлагууд ажиглагдаж байгаа. Тэгээ энэ хандлага нь хэмээр байгаасай дараагийнхаа юун дээр олон дахин битгий өөрчлөөсөө тэгэхгүй нэг өдөр ингээд хүрээлэнгүй өөрчлөн ч гэдэг юм асуудал битгий байгаасаа сайхан бололцоог нь олгоод эрдэмтдтэй тэгээд итгээд ингээд дэмжээд явбал бас энэ хүмүүсээс чинь бол юм гарна шүү л гэж хэлэх гэсэн. За баярлалаа.
За их Цаав баярлалаа. дээр ярьсны өндөрлжээ. Тэгээд Монгол улсаас мэдлэг суурилсан одоо ийм улс игнэд ороосоо тий. За. Шинж ухааны түвшээсээ тэгээд хурдан хөгжөөсэй гэж хүсэж байна. Хэрвээ Энд одоо оролцоо хамгийн чухал. хамгийн чухал. Комментаторуудын одоогийн дугаараа бид нар Монгол улсын төсөв, санхүү, ёс зүй, хариуцлагын тухай ярилцсан. Энэ 2-5 нам чинь нийлж аваад ерөөсөө явуулт хүмэл. Чин шууд шүүхтэр ингээд нөлөөлөд унгац. За өнөөдөр үндэсний аюулгүй байдаг тусгай тогтнол Монгол үндэстний Өөрөө бичигдсэн шиг байсан гэж байна. Мэргэжлийн засгийн газар нөгөө нэг мэргэжлийн санхүүч Гэтэл яасан бэ гэхээр банкуд жишээлбэл хуулийн хэлтийн байгууллагыг шопротлог ингээд томилдсон. Юу хуультай байснаас тэр хэвлэлийн эрхчлөлөг боосон хуультай байснаас огт хуульгүй байсан дээр. Ийм эрхчлөлөнд маш их Тэгээ авилах хулгаагаар популизм хийгээд ингээд нэг хулгайч нөгөө болгож дарддаг ингээд хэрэгсэл болоод ард түмэн ингээд хоёр Тэр гişүүдээ өмчилдэг байдал чинь цөөхөн монголчуудыг хуваагаад байна. Комментатор нэвтрүүлэг. Лав гариг бүр